Хурдан морин ундаг хүүхдүүдийн үрдэг эрсдлийн талаар нэгэн бяцхан ярилцлагыг хүргэе. Энэ бол 2018 онд GoGoCityMan сайтад нийтлэгдэж байсан ярилцлага юм. Морин уралдаанд хүүхэд оролцуулснаар уламжлалаа хадгалж байгаа гэж хэсэг бүлэг хүн үзэж байна. Хэн нэгний зугаа зингэлийн цаана олон хүүхэд амьдралаараа хохирч хөгжлийн бэрхшээлтэй болж наад зах нь хичээл сургуулиасаа завсардаж байгаа юм. Ар гэр эцэг эхэн ч ихээхэн хэмжээний сэтгэл санааны хохирол амсаж, эмчилгээний зардал, ирээдүйд хүүхдийнх нь өвчин сэдрэх болов уу гэх зовнилтойгоор өдөр хоногийг өнгөрүүлж байгаа билээ. Энэ бүхэн таны хүүхдэд л ирэхгүй бол хүний зовлонг тэр бүр ойлгохгүй. Ийм зовлон эдэлж яваа олон өрх эцэг эхийн төлөөлөл болсон мориноос унсан 11 настай охины ээжтэй бид утсаар холбогдсон ярилцсан юм. Тухайн үед юу болсон талаар та ярихгүй юу? Охиныг маань нутгийн хүн морь тарлах ажилд авч явсан. Гэтэл багийн хайрхан тахилгад бидэнд хэллэггүйгээр гэрээ хилцээр огт хийлгүүгээр уралдаанд авч яваад өмсөөд явсан нэмгэн хувцастай нь уралдуулчихсан юм билээ. 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр уралдаанд орсон. Охиныг минь хайхраагүй. Ямар ч хамгаалалтын хувцас малгайг өмсүүлээгүй. Тэгээд л мориноос унаад толгой тархиар нь тоглочихлоо шүү дээ. Ил шарах сорвгүй ч гэлээ охин маань битүү гэмтэл авчихсан. Улаанбаатарт бид гэмтэл цогог судлалын үндэсний төвд хөргүүлж ирэхдээ ухаангүй байсан. Эмч нар бидэнд их тархинд хүнд гэмтэл авчээ. Дотор цус алдсан учраас найдваргүй бизээ. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж хэлж байсан юм. Ходоод нь бас цоороод хагалгаанд орсон. Гэмтэл цогог судлалын үндэсний төвийн сэхэнд эмчлүүлж байгаад хүүхэд болохоор их хүүхдийн эрүүл мэндийн төв рүү шилжсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа дэмэрч ухаан нь орж гараад байсан юм. Тэгээд эмнэлгийн мэдрэлийн тасагт шилжүүлээд тэндээ 8 дугаар сарын 21-ний хүртэл хэвтсэн. Одоо охины биеийн байдал ямар байна вэ? Түүнээс хойш охин маань их хямралтай, амархан уурлаж уцаарладаг болчихлоо. Биеийн нэг тал нь даарч байхад нөгөө тал нь daardаггүй. Мдээгүй болчихсон байгаа юм л да. Дээрээ ой гарангийн зайтай ихчтэй юм. Нэг сургуульд хамт явдаг болохоор ихчээрээ төшүүлээд ч болтугай хичээлдээ явж байна л да. Ганцаараа явбал унчих гээд байдаг. Амархан ядарч цуцдаг болсон. Өөрөө амраа ядраад байна, хичээлээ дийлэхгүй байна л гэдэг. Хамраас нь бас байнга цус гарах юм аа. Бид хэд хоногоос хот орж тархийг нь MRI аппаратанд бас харуулах гэж байгаа. Дотор эрхтний гэмтлээс болж одоо зовирлох юм байгаа юу? Бага эдэж түргэн өлсдөг болсон. Хямрал ихтэй л байна. Нөгөө талаас эмчилгээний зардлыг гаргасан болов уу? Эмнэлэгт байхад нь эм тарианы мөнгө өгч байсан. Гэхдээ одоо 2 сая төгрөгөөр тохирчихъя гэд байх юм. Их чинь цөөхөн малтай олон хүүхэдтэй хүн. Бага хүүхэд маань 2 настай. Гэр бүлийн хүн маань зайлуул эндээс алс газар ажил хийдэг болохоор өөрөө чадах ядгаараа л охиноо тэнхрүүлэх гээд хичээж байна. Тэр боломжийг ашиглаад энэ хүн хуульд захирагддаггүй хүн болох гээд байгаа юм уу? Сайн мэдэхгүй. Охиныг маань уралдаанд морь унуулсан хүн манай багийн хүн л дээ. 2 сая төгрөг өгөөд тохиръя л гээд байна. Та тэгээд шүүхэд хандсан уу? Эхлээд нөгөө талын лобби орсон уу мэдэхгүй юм. Зөрчлийн хэрэг илрээгүйгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр нь би цагдаа прокурор зөндөө явж өргөдөл гомдол бичсээр байгаад дарагдсан хэргийг дахиж сэргээлэглээ. Одоо л болох нь дээ гэтэл өнөөдөр 3 сарын 22-нд 14 цагаас болох байсан шүүх хурлыг бас л хойшлуулчихлаа. Яасан нь мэдэгдэхгүй хойшилсан. Би ч хуулиа сайн мэдэхгүй юм. Манай талд өмгөөлөгч байхгүй. Нэг өмгөөлөгчтэй болтол тэр хүн маань төрч гисэн. Албан ёсоор гэрээ чигээгүй болохоор тэр хүн маань тус дэм болж амжсангүй дээ. Сая прокуророос ирж уулзгээд дуудаж байна лээ. Ямар учиртайг нь мэдэхгүй л байна. Нөгөө тал маань их сурамгай юм байна л да. Ил задгаа бэлэн мөнгө төгрөг өгдөггүйгээд ер өгөөгүй. Хууль хүчний зөвлөгтэй манай талыг эмчилгээний зардал бага гарсан учраас хохирол нэхэж болохгүй л гээд байна. Хүүхэд болохоор зардлыг улсаас гаргаад хийдэг юм байна л да. Гэхдээ миний хувьд наад зах нь живх нойлын цааснаас эхлээд бишгүүдэл мөнгө гаргасан шүү дээ. Миний охиныг насаар нь хохироосон байж гомдлоо барагдуулмаар л байна. Гэтэл тэр хүн хэргийг хэрэгсэхгүй болгуулах, хайхрамж халамж тавихгүй байх. Хүүхэд нь яаж байна гэж нэг ч залгаж байгаагүй шүү дээ. Та өмнө нь охиноороо морь унуулж мөнгө авч байсан уу?
Өмнө нь охинд маань 15 мянган төгрөг өгөөд нэг л удаа морь унсан байсан. Түүнээс ер нь морь унуулдаггүй л дээ. Охиноороо мөнгө хийх хүмүүс бид нар биш. Энэ удаад бид огт зөвшөөрөөгүй байхад аваад явчихсан. Тэгээд л ийм зүйл болчихлоо. Ийхүү охины ээжийн яриаг хүргэлээ. Одоогоор хэрэг шүүхэн шатанд байгаа тул хэрэг толбогдсон этгээдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтлээгүй юм. Өнгөрсөн хугацаанд мориноос унсан хүүхдүүд дараах байдлаар хохирч байсныг баримтаар хүргэе. Энэ бол хэдэн хоног ярианыхаа сэдэв болгоод мартдаг зүйл биш гэдгийг та үргэлж санагтун. Үүний цаана олон хүүхэд гэр бүл хохироод үлдэж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан Монгол Улсын засгийн газарт хөрвүүлсэн зөвлөмжөд хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирсон цөөн тохиолдлоос дурдсан байдаг. Үүнд уралдааны үеэр болон хурдан морины үсрэгээ сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл гэмтэл авах, гар хөл хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан байдаг. 1. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр Монголын морин спорт уяачдын холбооноос 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж, 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн. 2. Дүнжин гарав 2017 Төвийн бүсийн хаврын уралдааныг хүйтний улиралд буюу 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалтан сумын нутагт цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унснаас нэг хүүхдийн гарны шуу хэсэг, нэг хүүхдийн хөлний шилб хэсэг нь хугарсан байдаг. 3. Говьалтай аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн уралдааныг засаг тааны хурд 2017 уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид оролцож, их нас, азраг, соёолон, эрлийз 4 насны нийтдээ 460 орчим хурдан мордыг давхарцсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсноос 3 хүүхэд мориноос унсан. 4. Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Дэлтэй цэнхрийн хурд 2017 Хангаан бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд мориноос унаж, 3 хүүхэд толгойдоо хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын ясн цуурсан байна. 5. Дорногов аймгийн засаг даргын А159 захирамжийн дагуу Сайн шанд суманд Худагтын хурд 2017 хурдан морины уралдааныг 2017 оны 3 сарын 12-ны өдөр зохион байгуулж, азраг, их нас, соёолон 3 насны морь уралцахад 2 хүүхэд мориноос унжээ. 6. Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны 3 сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж, толгойдоо хүнд гэмтэл авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчилүүлж байгаад 2017 оны 3 сарын 27-ны өдөр буюу 16 хоногийн дараа нас оржээ. 7. Сүхбаатар аймагт 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Тус аймгийн Жавхлантс шарга морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдааныг зохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унсан. 8. Дүнжин гарав 2018 хурдан морины уралдаан ямар ч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь автомашины холимог уралдаан болжээ. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, үүнээс үүдэн уралдааны үед нийт 18 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, гэмтэл согог сэргээнсэх үндэсний төвд хүргүүлсэн. Нэг хүүхдийн гар хугарч, 2 хүүхэд мөр болон шуунда бэртэл авч, нэг хүүхдийн хөл хугарч, 4 хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн. Унаач хүүхдүүдийн сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тохиолдол олон гарсаар байна. Их сурвалж Go Go Ziggy Man 2018 оны 3 дугаар сарын